Сайн уу өртөөчдөө өнөөдөр та бүхэндээ 2016 онд гарч ирсэн Cell буюу утас нэртэй нэгэн сонирхолтой зомбитой киног товчлохоор бэлтлээ. Ингээд шууд кино руугаа орцгоо. Бостон хотын хөл хөдөлгөөнтэй онгоцны буудал дээр манай гол дүрийн баатар Клей хэмээх график номын зохиолч залуу хүүтэйгээ утсаар ярьж байгаа үйл явдлаар кино маань эхэлнэ. Тэдний ярианаас Клей гэр бүлийнхэнтэйгээ баг зэрэг асуудалтай болох нь тодорхой болох ба гинэт утасных нь цэник дуусаж унтардаг. Клейч төлбөртөө утсан дээр очих бөгөөд энэ үеэр гар утсаа оролдож исэн бүх хүмүүст нэгэн хачирхалтай долгио мэдрэгдэж тэд чангаар хашгирч хачирхалтайгаар аашилж эхлэхэд хүмүүс ч айцхан ийш тийшээ сандран гүйлдэнэ. Удалгүй өнөөх хүмүүсийн амнаас хөөс сахран биеийн татвалзаж зомби болж хувираад бусд руугаа харгас хэрцгийгээр дайрцгааж зомбины вирус маш хурдтайгаар тархаж эхэлдэг. Клей юу болоод байгааг ойлгохгүй гайхаж итл халдвар авсан тоогооч залуу утгаа барин түүн рүү дайрч Клейийг түүнтэй тэмцэлдэх зуур азар нэг цагдаа тоогоочийн араас буудаж унгаадаг. Энэ үеэр Клей утсаа чихэндээ ойрхон барьж исэн хүмүүс төрүүлж халдвар авсныг ойлгох ба тэр чүүмэнийг ашиглан бушуухан метроны буудлын руу зүгтдэг. Клейийг метроны буудлын дээр ирэхэд зомбинууд түүн рүү дайрсан боловч азар хоёр залуу түүнийг аварч Клейд туслан метронд оруулна. Гэхдээ тэднийг таагүй мэдээ угтах бөгөөд цахилгаан доголцсны улмаас бүх метронууд ямар ч ажиллагаагүй болсон байдаг. Тэгтэл метроны жолооч Том метроны түнэлээр явган алхацгааж онгоцны буудлаас зүгтахыг санал болгоход Клей үүнийг зөвшөөрч Майк хэмээх өөр нэг залуу тэдэнтэй нэгдэнэ. Ингээд манай 3 хэсэг алхсны эцэс түнэлийн захад ирсэн боловч харамсалтай нь тэднийг түнэлээс гарч амжихаас өмнө замд нь гинэт нэг халдвартай хүн Майк руу дайрч түүнийг харгас хэрцгийгээр алдаг. Клей халдвартай хүнийг цохиж унгаасан боловч энэ чимээг сонссон бусад халдвар авсан хүмүүс тэднийг чиглэн ирсэн тул айсан Том Клей 2 шатаар дээшээ гарч цухтаан тариншааны нүхээр гарч тагийг хаана манай 2 халдвартай хүмүүсээс нуугдж явсаар Клейийн байшинд ирж Клей чихнэртэйгээ холбогдохын тулд суурин утсаар залгах гэж оролдсон боловч утас ажиллахгүй байд. Тиймээс Клей Томын гар утаснаас эхнэр лүүгээ мессеж бичсэн хэдий ч ямар ч ойлгомжгүй урт хариулт ирэх ба Клей Томын зөвлснөөр утасны батарейг хэмнэхийн тулд хөргөчөнд хийн. Ингээд оройч болж манай хоёр элдв зүйл ярилцсан сууж байтал гинэт байрных нь хаалгыг хэн нэгэн тогшиж тусламж гуйн хашгирдаг. Клей хаалган дээрээ очин болгоомжтойгоор нээхэд хөрш айлынх нь Алис нэртэй охин нэл цус болчихсон зогсож идэг. Клей Алисийг дотогш оруулахад Алис халдвартай хүмүүстэй тэмцэлсэн бололтой хутга барьсан байх бөгөөд азар тэр өөрөө халдвар аваагүй байдаг. Алис их л айж цочирдсан байдалтай ээж нь гинт халдвар авч түүн рүү дайрсан учраас бие хамгаалахын тулд ээжигээ алхахаас өөр аргагүй болсон талаар тэдэнд хэлнэ. Клей Алисийг эхнэрийнх нь хувцснаас сольж өмсөхийг зөвлөх ба дараа нь манай 3 маш их ядарсан байсан учраас тэр дорой нойрондоо дийлдэн унтцгаадаг. Маргааш өглөө нь Клей эхнэр хүүгээ хайж олохоор шийдэж Том Алис хоёрч түүнтэй хамт явхаар болдог. Ингээд манай 3-ыг гадаа гарахад хаа сайгүй халдвар авсан хүмүүс холхиж ирүүл хүмүүс рүү дайран хэрцгийгээр алах нь харагдана. Тэд зомбинуудаас нуугдаж зүхтаан явсаар нэг хашаан дээр байх галт зэвсэгтэй гэж бичсэн самбарыг олж харан өөрсдийгөө зэвсэглэж авахар шийддэг. Ингээд манай 3 өнөөх хашаан дах байшин руу симээрхэн явж орох бөгөөд Алис эхлээд зоорны өрөө рүү буутал гэрийн эзэд аль хэдийн халдвар аваад нэгнийгээ хэрцгийгээр алж цусандаа хутгалтдсан хэвтэж байдаг. Тэр 3ч цогцснуудаас бууг нь салгаж аваад өөрсдийгөө галт зэвсгэр зэвсэглэнэ. Дараа нь тэднийг байшингаас гарч ирэхэд савлуур дээр нэг хүү цаашаа харан нохоогоо тэрчсэн сууж байдаг. Манай 3 ч хүү рүү алгуурхнаар дөхөж очтол өнөөх хүү халдвар авсан байж таарах бөгөөд хүү тэдэн рүү сүх барин дайрахад Том ч хүү рүү буудаж түүнийг ална. Гэтэл буундуу сонссон бусад халдвартай хүмүүс энэ чимээнээр тэдэн рүү гүйлдэ ирэх ба манай 3 ч аль чадхаараа олныг буудаж унгаад ойн зүгтаадаг. Халдвартай хүмүүс сүрэг сүргээрээ тэдний араас хөөсөн боловч манай 3 азар хол зүхтаж амжаад ойролцоох гол дээр 91 завинд орж нуугдана. Ингээд удалгүй нар жаргаж харанхуй болж эхлэхэд бүх халдвартай зомбинууд хөшөө шиг хөдөлгөөнгөө зогсох бөгөөд бүгд амаа ангаан ямар нэгэн тохиолдолд дамжуулж байгаа юм шиг хачирхалтай чимээ гаргаснаа тэдний араас хөөхөө болж цаашаа иргэн явцгаадаг. Энэ бүхнийг харсан Клей Том Алис 3 нуугдсан газраасаа гарч ирцгэх ба манай 3 зомбинууд наргүй болсон үед хүмүүс рүү дайрдаггүй болохыг ойлгодог. Ингээд тэд араас нь хөөсөн зомбинуудын тоо яаж богино хугацаанд ийм олон болсныг гайхацгаах ба Клейч байшингийн гадаа тэднийг харсан халдвартай хүмүүс бусад руугаа дохио илгээсэн гэж таамаглах бөгөөд үүнээс харахад зомбинууд яг л утасны сүлжээ шиг ямар нэгэн байдлаар хоорондоо холбоотой болон тодорхой болно. Манай 3 хэсэг амс хийснийхээ дараа цааш хөдөл замдаа нэг хөгжмийн чимээ гарахыг олж сонсоод чимээг дагаж асаар нэг сургууль дээр ирдэг. Тэд тэнд нэгэн багш сурагч хоёр
хоёртой уулзах бөгөөд Чарльз хэмээх өнөөх багш ир хөгжим явж байгаа цагт тэдэнд ямар нэгэн аюул учрахгүй гэж тайлбарладаг. Дараа нь Чарльз тэднийг зомбинууд хідэн арваараа газраар хөглөрөн хэвтэж буй хэсэгт авчираад нэг халдвартай эрийн хөлийг зүсэж үзүүлэхэд өнөөх халдвартай эр ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүйгээр инээмсэглэн унтсан хэвээр байдаг. Ингээд Чарльз тэднийг дотогш оруулаад өөрийнхөө төлөвлөгөөг хуваалцаж зомбинуудыг ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй унтж байгаа энэ үед нь бүгдийг нь шатаах санал гаргана. Манай гуравч түүний төлөвлөгөөнд нэгдэх ба удсанчгүй Клей Том хоёр бензиний машин олж авчран унтаж буй халдвартай хүмүүсийн дундуур явж тэдэн рүү бензин цацдаг. Үүний дараа Чарльз унтж байгаа халдвартай хүмүүс рүү галтай сумаар харвахад зомбинууд гал авалцсан шатаж эхлэх ба шатж байгаа зарим зомбинууд шатж байгаагаа ч үл хайхар нь тэдэн рүү дайрахад Клей Том хоёр тэднийг бууддаг. Гэтэл галын ирч улам хүчтэй болж хормын зуур ойролцоо байсан бензиний машинд хүрч машин дэлбэрэхэд харамсалтай нь Чарльз энэ дэлбэрэлтэнд өртөж амиа алдна. Чарльзийн сурагч нь багшийнхаа энэ гинтийн үхэлд маш их гашуудан араас нь уйлсан боловч Клей түүнийг аргадан тайвшруулж тэндээс холдуулдаг. Ингээд тэд дөрвөлээ болж цааш явцгаах бөгөөд нилээд удаан явсны эцэст орхигдсон явуулын театрын байранд ирнэ. Өдөржингөө алхаж ядарч туйлдсан тэд өнөөдөртөө тэнд амарч хоноглохоор болдог. Гэтэл Клей гинт угаалгын өрөөнөөс хачирхалтай чимээ гарахыг олж сонсоод очиж шалгахад өмнө таарч исэн зомбинуудаас илүү аюултай улаан малгайтай цамцтай аимшигын царайтай зомби ирийг олж харав. Зомби залуу түүн рүү аимшигтайгаар инээж эхлэхэд Клей нойрноосоо цочин сэрэх ба азар энэн зүүд байж таардаг. Энэ залуу Клейийн зурагт номын нэг баатар байсан бөгөөд тэр энэ талаар бусаддаа хэлэхэд хачирхалтай нь нөгөөдүүл нь ч бас адилхан дүрийн талаар зүүдэлсэн байх нь тэр. Ингээд тэд үр цаймагц бушуухан тэндээс хөдөлж цааш явсаар замын хажуугийн баарнд ирэх бөгөөд тэд дотогш ороод өөр амьд үлдсэн хүмүүстэй уулздаг. Өнөөх хүмүүс тэдэнд зомбины халдвараас зүгтаахын тулд кашвак гэдэг гар утасны ямар ч сүлжээ байдаггүй газрын тухай хэлж маргааш өглөө хамтдаа тийшээ явахаар болцгоон Клей энэ үеэр болж байгаа бүх зүйл түүний номонд гардагтай адилхан байгаа талаар Томд хэлэхэд Том түүнээс ном нь яаж төгсдөг талаар асуух ба харин Клей төгсгөлийг нь бичиж амжаагүй гэдгээ хэлдэг. Ямартаа ч тэд өнөө шүн тэндээ унтаж амархаар болцгоож бүгд унтаж байтал гинт сайлын химээх эмхтэй хачирхалтай чимээгээр сэрд. Сайлын өнөөх чимээ хаалганы цаанаас гарч байгааг сонсоод анхааралтай чагнах ба энэ үеэр Клей ч сэрж тэнд ирдэг. Гэтэл сайлын болон бусд хүмүүс зомбины халдвар авч шууд л Клейг алхаар дайрах ба ингээд хаа сайгүй эмх замбраагүй байдал үүсэж манай хэд ч өөрсдийгөө хамгаалахаар халдвар авсан хүмүүстэй нёгийгээ үзэлцэж эхэлнэ. Халдвар авсан сайлын нэг залуугийн чихэн дээр чангаар хашгирахад өнөөх залууч зомби болж хувирах ба зомбинуудын чанга хашгирахыг сонссон хүмүүс ч бас халдвар авдаг болох нь эндээс тодорхой болно. Том Клей хоёрыг халдвартай хүмүүстэй үзэлцэж явах зур Алис зомбинуудыг буудан тэдэнд туслах ба харамсалтай сайлыг гинэт Алисын араас дайрч түүнийг бейсболын цохиураар толгой дундуур нь цогтөг. Алис толгойдоо маш хүнд гэмтэл авч биеийн байдланд ордох бөгөөд Клей Том хоёр түүнийг тэндээс холдуулан гадаа өргөж гаргахад Алис гадаа гарсныхаа дараа шархаа дийлгүй нас бардаг. Энэ үйл явдал тэдэнд хүнд цохилт болсон боловч Клей Том сурагч хүү 3 амьд үлдэхийн тулд цаашаа явхаас өөр аргагүй болно. Ингээд манай 3 замдаа явж байгаад ойд ачааны машины жолооч ир болон цагдаа бүсгүйтэй таарах ба тэдний кашвакийг чиглэн явж байгааг сонссон өнөөх хоёр кашвакт өнгөрсөн жил утасны сүлжээний антийн суйрлуулсан учраас одоо утасны сүлжээ барьдаг болсон тухай хэлж тийшээ яваад ямар ч нэмэр байхгүй гэдэг. Бас нэг хачирхалтай зүйл гэвэл тэр хоёр ч бас өнөөх улаан цамцтай зомби эрэгтэй талаар зүүдэлсэн бөгөөд халдвар аваагүй бүх хүмүүс түүний талаар зүүдэлж байгаа нь тодорхой болно. Жолооч залуу улаан цамцтай эрийг зомбинуудын толгойлогч гэж хэлэх ба тэд хэрвээ зомбинуудын толгойлогчийг нь алж чадвал бусд нь бас үхнэ гэж таамагладаг. Ингээд тэд жолооч эрийн машинд суун тэндээс хөдөлтөл жолооч залуу хэсэг яваад машинаа зогсоож ой руу орох ба Клейч араас нь дагаж очил жолооч залуу өнөөх зомбины толгойлогч оюун санаанд нь нэвтрээд түүнийг амар тайван байлгахгүй галзууруулах шахаж байгаа талаар хэлж энэ бүхнээс залхаж байна гэдэг. Тэр Клейд нэг утас цаасан дээр бичсэн дугаар өгөөд замын төгсгөлд очсныхоо дараа өнөөх дугаар руу залгаарай гэж хэлээд өөрийгөө дэлбэлж амиа хорлох ба Клейч хол шидэгдэнэ. Үүний дараа тэд жолоочийн машинтай цааш явсаар Клейийн эхнэрийн гэрт ирдэг. Клейийн хүү Жоны хөргөчн дээрээ авда зурусус бичиж үлдээсэн байх ба ээж нь халдвар авсан тул ганцаараа кашвак руу явлаа гэсэн байдаг. Дараа нь Клей дээврийн өрөө рүү гартал яг өнөөх зомбинуудын толгойлогч шиг улаан малгайтай цамцтай халдвартай хүн гинт түүнийг алхаар дайрна. Ингээд Клей өнөөх зомбитой ам өрсөн тэмцэлдэж эхлэх ба зомби түүнийг хүчээр илүүрхэж байтал азар Том түүний араас ирж Клейд тусалдаг. Тэд зомбитой хэсэг тэмцэлцсний эцэст өнөөх зомбиг буугаараа буудаж алах ба зомбиг үгсний дараа Клей ойртож хараад үнэн хэрэгтээ энэ нь зомбинуудын толгойлогч биш
Харин эхнэр нь байсныг олж мэдэн хүнд цогцолтонд ордог. Хайртай хүнээ алдсан Клей яахаа мэдэхгүй хэсэг гашуудж суух бөгөөд дараа нь тэр жолооч эрийн өгсөн утас руу залгахаар шийднэ. Гэтэл Том жолооч залуугийн арын хонхроос дүүрэн тесрэх бөмбөгтэй хайрцаг олдог бөгөөд хэрвээ Клей өнөөх утасаар залгавал бөмбөг дэлбэрнэ гэсэн үг. Ингээд Клей утасаар залгахаа болж эхнэрийнхээ машины түлхүүрийг Томд өгөөд тэднийг хойд зүгт Канадыг чиглэн төрүүлээд явжээ гэж хэлээд өөрөө Кашвак руу явж хүүгээ олоод араас нь очихоор бол тэгээд Клей сурагч хүүд шүршдэг будаг өгөөд замдаа тэмдэглэгээ хийгээрэй гэж хэлээд энэ тэмдгийн дагуу араас нь олж очно гэж хэлдэг. Дараа нь Клей жолоочийн машиныг унан ганцаараа Кашвак руу хөдлөх бөгөөд түүнийг Кашвак очиход өнгөрсөн жил барьсан утасны сүлжээний антин харагдах бөгөөд үүнийг тойрон түм жуман зомбинууд шавсан байдаг. Клейч зомбинуудын дундуур машинтайгаа явсаар тэдний цаана зогсох толгойлогчийг нь олж харна. Ингээд тэр машинаа зогсоолгүй шууд давхиж очиод түүнийг мөргөж унгаах ба дараа нь машинаасаа буугаад зомбины толгойлогч залуу руу олон удаа бууддаг. Гэтэл гинт Клей өнөөх бөөгнөрсөн зомбинууд дундаас хүүгийнхэн дуу гарахыг олж сонсох бөгөөд тэр ч хүүгээ хайж эхэлдэг. Гэсэн ч хэдэн зуун зомбинууд дундаас хүүгээ олж чадалгүй аргаа баран жолоочийн утсыг гаргаж иртэл гинт хүүн өмнө нь ирээд амаа ангаан амнаасаа чангаар дохиод дамжуулна. Гэтэл зомбинуудын толгойлогч дахин ам орж бүх зомбинууд антин руу алхаж эхлэхэд Клейч хүүгээ тэрвэрэд жолоочийн утас руу залган машиныг нь дэлбэлж утасны сүлжээний антин болон зомбинуудыг бүгдийг нь дэлбэлдэг. Дараа нь Клей хүүгээ дагуулan Том болон бусдынхаа үлдээсэн тэмдэглэлийн дагуу тэдний араас явна. Гэтэл үнэн хэрэгтээ кино төгсөхөд Клейн харсан дэлбэрэлт ердөөл төсөөлөл байсан болж таарах ба тэр ч мөн халдвар авч зомбинуудын нэг болоод тэдэнтэй хамт утасны сүлжээний антиныг тойрон алхаж байгаагаар кино төгсдөг.